morning 잠은 잘 잤니 baby 스킨십 사양할게요 희미한 우리 둘 사이 no no За хай манаха. Бүгдээрэнд нь энэ өдрийн мэнд хүргье. За тэгээ бүгдээрээ өнөөдөр Тэмүгээс өнгөө авсан бүтээгдэхүүнүүдэд дахиад танилцуулъя. Тэгээд ер нь би ойр Тэмүгээс маш олон өнгөө бүтээгдэхүүнүүд аваад идэг болоод байна. Тэгээд одоо болохоор би өөртөө авсан, хүүхдтэй авсан дахиад тийм бүтээгдэхүүнүүдийг харуулъя гэж бодоод байгаа. Заримыг нь туршиж үзсэн, заримыг нь яваад шинээр задлах гэж байна. Тэгээд тэрний дараа болохоор Тэмүгийн дараа шинэ скин кеэр бүтээгдэхүүнүүд авсан байгаа. Скин кэрээ хийгээд тэгээд унтъя гэж би бодож байгаа байхгүй юу. Шууд маш хурдан бичлэгэндээ орцгоё. Хамгийн эхлээд та нарт штэ тий хүүхдтэй авсан заяа. Үнгүү авсан. Үний чи үнгүү аваагүй. Би мөнгөө төлж авсан шүү заяа. Хүүхдтэй авсан ийм пүүзийг харуулъя. Ёо. Үнэн ганган пүүз байгаа сте. Ингээ уутгүй байгаа шалтгаан нь болохоор би авчингуудаа шууд хүүхдтэй хэрэглүүлсэн, өмсүүлсэн. Тэгэхээр бүгдээрээ энэ болохоор Тэмүү дээр чинь SMO and Smon гэх юм бахтай. Smon гэх юм болов мэдгүй. Нэг сетгтэй байгааз энэ сетг нь болохоор битүү биш юм бэлээ. Хуруу ингээд гэрэлтэж байгааз ингээ гэрэлтээд яг уу ингээ зуны уйлралд өмсгöd болох гоё ингээд салхи малх ингээ сийгээд те амьсгалах ингээ боломжтой хөл мөлн нэх ямар тийм чихтэд байхгүй. Тэр нь бол ингээд давуу тал юм шиг байгаа юм. Гэхдээ жоохон хүүхэд учраас амар ингээм шороо тоостойгоо ингээ хутгалдаж явдаг шүү дээ жоохон хүүхдүүд. Шороо чулуу энэ тотгошоогоо орох юм магадaltaй юм бэлээ. Материал бол айгүй сайтай. Уул бол бас маш гоё зөөлхөн уултай. Явхад бол эвтэйхэн. Хүүхд авсан готлоо болохоор ийм төгрөгөөр авсан байна. Монгол мөнгөөр авсан байна. Лоноо гэх юм бол 10-аас 9.5. За энэ бүтээгдэхүүн юу гэж бодож байна та нарт? Ингээ харахаар амар жижигхэн байгааз жижигхэн юм шиг мөртлөө. Дотроо бол маш олон зүйлүүд багтцсан. За харах уу. Энийг хардаа. Би нэг штэ зарим багсуудыг хэрэгжилчихсэн байгаа заяа. Та нарт ингээ бүгдийг нь гаргаж ирээд харуулъя заяа. Нэг талынхын хэсэгт нь ийм багснууд байна. За ийм багс байна. Нөгөө талд нь ийм багс байна. Тэгээд ийм хоёр багс. Ингээд нөгөө талдаа ийм дөрвөн багс байгаад байна. Тэгээд би энийг угаасаа хэрэгжилчихсэн байгаа. Тэгээд гадуур мадуур авч явхад ч юм уу, аялал зугаалгаар авч явхад бол айгүй хэрэгтэй. Маш гоё бүтээгдэхүүн байж чадсан. Хэрэгэлцсэн учраас би шууд оноо моноог нь бол өгөөд бүр боломжтой байгаа тийм. Өснүүд нь унаад идэггүй. Би ингээд багс макс авахаараа штэ тий. Хамгийн түрүүнд өснээс нь зулгааж үздэг байхгүй ингээд өсийг ингээд зулгааж үздэг. Тэгэхгүй болохоор нөгөө нэг нүүр мөрө бодож яхад ингээд өснүүд нэг нэгээр ингээд салж орж ирж мэрээд тэгээ сүүлдээ бүр бүхлээрээ унж ирж мэрээд нэг тийм багснд байгаад идэх. Багсны комонд болохоор 10-аас 10-ыг өгч гэж бодож чинь. Тэгээд надад гэхдээ үнэхээр таалагдсан. Энийг болохоор ийм төгрөгөөр авсан бэ. Дараагийн бүтээгдэхүүн болохоор энэ нөө. Тийм. Энэ одоо юу вэ гэхээр би амар хөөрхөн жижигхэн цүнх авсан заяа. Энийг хардаа. Oh my god. Гэтэ би бор өнгийг авсан жоохон буруутчихв. Маш гоё материалтай. Угаасаа харахад та нарт үс харагдаж байгаа сте. Материал нь бол яалтчгүй угаасаа гоё материалтай байгаад байна. Тэгээд ингэж онгоодог. Би угаасаа зураг мураг нөгөө нэг юмыг нь харж байгаа л угаасаа захиалж байгаа штэ. Тэгэхээр би нэг эмэрхүү дүр төрхтэй эмэрх байх гэж ботцсон байсан учраас бол надад л юм төсөөлөл байсан. Хоолой жоохон сөөх гээд байгаа нь яач вэ? Тэгээд им коноптэй. Тэгээд энэ хоёр гинийгж байгаа. Дотроо энэ нөгөө нэг урт осрон байгаад байна. Тэгээд осрон гэж үздэг заяа. Гэтэ амар гоё материалтай юм. Тэгээд би гоё өөр өнгийг авах чи хаар ч юм уу, ягаан ч юм уу. Осрон бас хөөрхөн урт юм байна. Би нэх урт биш байх гэж бодож ирсэн юм аа. Би нэг угаасаа хэрэглэх юм байна уу? Зүүж үзээд харч ч дуусаагүй гэж бараг хэрэглэнэ гээл авчих. Oh my god. Ямар хөөрх юм бэ? Би та нарт өөрч үзүүлээ заяа. За байж байгаарэ. Би шорт тагаа шүү. Энэ шорт маань жоохон дээшээгээ болоод ингэ бандаж шиг болчиход байна. Нурт богино ч гэсэн бүр яг таарч байна.
Бүгдээ одоо энэ дотор штэ тий жоох юм хийж үзье заяа. Энийг бас нэг хийх юм багтахгүй гэсэн. Тэгээд нэг мантан бууцч багтахгүй юм байна гэдэг шиг. Доторхыг нь би харуулаагүй штэ. Дотроо нэг иймэрхүү юм байна. Хажууд байгаа жоохон жижиг шижиг юмнууд хий. Одоо ингээ хийчих юм байна. Ингээ босоогоор нь хийчих юм бол хажууд нь зай гарчих юм байна. Тэгээд дахиад миний хажууд ийм тол байгаад байна. Карт холдор молдор ч юм уу жижиг шижиг юм хүм бол хажуугаар нь багтчихаар л харагдчихээн хардаа энд зай байгаа энд ингээд ийм зай. Тэгэхээр дахиад бас нэг хөөрх энэ хоёр шиг жижиг шижиг юм хийчих юм бол багтчихаар юм шүү. Энд чинь нэг зайг өмэйг үзсэн бас хөөргөн зайтай юм байна. Тэгээд дотроо бараг утасны цэнэглэгч мэдлэгчээ хийгээ аваа явчихад бол бүр яг болчихор юм байна. Гачин жижиг юм бийжж бас хөөрх юм орчиж байгаа юм байна уу. Тэгэхээр давуу шүү. Миний хувьд болохоор би нэг бол хэрэглэнэ. Тийм мэдээж хэрэглэнэ. Маргааш бараг гарч орох юм ба шууд үрээл гарчих юм байна. Тийм болохоор хэрэглэх учраас би 10-аас 10-ыг өгчөө. Надад үнэхээр таалагдчих. Би энэ цүхийг болохоор ийм төгрөгөөр авсан байна. Өнөр та нар ч ялгазээ. Муулыг гэдч муулах юм алга. Зүгээр би өөрөө өнгөний алдаан дээр агаас алдцсан учраас тэгээ яах вэ? За дараагийнх нь юу байх вэ? Эмэгтэйчүүдэд охтуудад байна хэрэгтэй маш гоё зүйл байна. Энийг царгаас ингээд тодорхой харагдаж байгаа. Би ингээд нүүрний бодог модог тэгээд жижиг шажиг зүйлүүдтэй кошлогнууд байхгүй байгаа аахгүй надаа. Тэгээд би ийм 3 төрлийн ийм 3 сет кошлог загсан. Зэ хамгийн жижигнээс нэхлэе. Эхнийх нь болохоор ийм хөөрхөн жижигхэн ийм павч гарч ирд байна. Уурт үед жоохон ингэж мөнгөх юм бол нэг хөвдрөд байх хэрэггүй юм байна. Доторх нь болохоор ийм нилон материалтай юм байна шүү. Тэгээд ер нь амар тийм хөнгөн тэгээд ийм нэмгэнч биш, зузаанч биш. Ер нь жоохон тийм хөөрхөн ийм яг вэ тийм дэжгүй шүү. Өөр төрлийн юутай юм бэ лээ. Загвартай. Тэгээд дээрэс нь хэмжээ нь бас өөр юм байна. Энэ дундхан заяа. Вау. Энийг бүр амар нэмгэн материалтай ер нь жоохон удахгүй бараг ингээд энэ оёдл моёдл нь салчих юм байна гэд би ботсон байхгүй юу. Тэгсэн чинь оёдл моёдл нь бол айгүй сайн юм байна. Өстой дэжгүй юм байна. Энэ дундхан энэ жижигхэн нь. За. Ингээд тэр чигтээ онгоцт юм шүү дээ. За энэ аав нь вэ? Ээж нь вэ? Тэгээд хүүхдэн нөө. Мөнгөний аасан чи маягтай юм дээ. Скинкерийн дотроо хийж бичлэг хийдэг болсноос мань хоошоо штэ бичлэгтэй холбоотой технологийн нэг хөөрхөн бүтээгдэхүүнүүд мань нилээд дэшрхийг болчиход байгаа байхгүй юу. Тэгээд тэд нар маань ерөөсөө энэ хойноогоо юм шкаф дотор хөглөрөөд байгаа юм. Тусгай юм байгаад байдаг штэ. Тэгээд одоохондоо надад тийм юм байхгүй учраас яг уу энийг би нэг тийм хий гэж бодоод байгаа. Тэгээд багтах үгүйг нь мэдэхгүй байна. Тэгээд би уусаа бичлэг хийх гээд юмнуудаа гаргаж ирээд хажуудаа тавьсан байгаа учраас цөмөрөө нөгөө юмнуудаа энэ дотор хийж үзье заяа. Микэ хийчихээ энэ дотор. Цэний гар байна. Энэ бас гэрлээ хийчихье. Орчуулагч байгаа. Би өөр юм байхгүй надаа юм шиг. Ямар цөөх юм байгаад байгаа. Үн зөндөл юм байсан та сая гаргахад. Эндээс их юм байсан шүү сая. Яа. Утасны гар гэрэл энтрээ гаргаж тавьчаад одоо хэрглэж байгаа мөртлөө тэдрийг мартцсан биз дээ. Утасны гар мар энтрээ одоо хажуугаар нь хийчих юм бол багтчихаар юм байна. Энэ дотор хийгээд хөөрхөнгө хатгалчих юм бол байж болохоор юм байна. Цэгцтэй. Тэгээд энэ дотор будгаа хийн. Тэгээд хамгийн сүүлд чинь авсан скин гэрээдэд бүгдээрээ хамт unboxing хийгээд задлаад энэ дотор хийж үзсэн заяа. Тэгээд нөгөө хоёроо шиг тавьчих. Тэгтгүнээ болохоор би ийм мөнгөөр авсан байна. Ийм төгрөгөөр авсан байна. Надад болохоор ийм гоё бүтээгдэхүүнүүд ирсэн байна гэдэг аахгүй. Тогсон. Би өөрөө захиалсан л та. Тэгээд миний нөгөө скин кэр бүтээгдэхүүнүүд минь дууссан байхгүй юу? Би танад харуулъя заяа. Энэ л ерөөсөө юм реклам ямар нэг юм зар сурталчилгаа энэ ерөөсөө биш шүү заяа. Би хамгийн гол нь бичлэгэн дээр болохоор би өөрөө хөдөлж аваад тэгээд надад таалагдах юм бол ингээд бичлэгэн дээр би оруулж бай гэж бодсон. Скин 1000 төгрөгийн ашигтай бактери гэсэн баха тий. Бүтээгдэхүүн үнэхээр надад таалагдсан заяа. Тэгээ би энэ бүтээгдэхүүн хэрэглэснээс хойш надад юу харшлаад байсан бэ гэдгээ би олцсон байхгүй юу? Юу гэхээр би үнэхээр ингээд эмзэг юм хуурайштай болсон байгаа байхгүй юу? Үн тийм их эмзэг байгаагүй. Тэгэл ямар бүтээгдэхүүн хэрэглээл мэдээжгүй юм гадуур ч юм айгүй тийм боломжийн гоё ярьстай байгаадсан байхгүй юу? Тэгсэн чинь би героны хүчил гэдэг юмнаас харшил өгсөн байна. Тэгсэн чинь героны хүчил юм биш үү? Их бүтээгдэхүүнүүд байд юм байна. Тэгээд яг орсон найдлаганда их баг гэдэг хэмжээнээс нь болоод хэрвээ их героны хүчил орсон байх юм бол би тэрнээс харшлаад миний ярьсаар ингээд нэврээд тэрийг амар
батал гаргаж ирээд ч юм надад ерөөс таахгүй байсан юм л да. Би ингээд сарын хугацаанд хэрэглээд ингээд бүгд дууссан заяа. Би амар их хэрэгэлт юм байна гэж ойлгосон. Дөрөвт хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийхээ хэмжээг. Тэгээд бүтээгдэхүүний хэмжээ штэ тэгээ ер нь ийм байд юм байна. Иймэрхүү одоо ингээд граммаар, миллиграммаар хэрэглэх юм бол нэг өдөрт ингээд таны нүрэнд авах өстой хэмжээ ч ингээд ер нь болчт юм байна. Тэгсэн чинь би бүр үнэхээр маш ихээр хэрэглэснээсээ болоод энэ бүтээгдэхүүн минь сарын дотор дуусчихсан. Дараагийнхаа бүтээгдэхүүнүүдийг захиалаад авсан байна. Йоо энийг бүтээгдэхүүн харгалах гэж ямар их юм ярьч вэ те. За. Тэгээ би өнөөдөр ингээд өнөөдөр угнаар цагсан байхгүй өдөр би нэг хэдий алт цагсан болоо мэдгүй. Энэ ямар ч гэхдээ захиалснаас хойш 2 цагийн дараа л ирсэн заяа. Маш хурдан хүргэлттэй байж чадсан. Дадлаад хэрэглэх гэж байгаад би одоо ер нь бас бичлэгнүүдээ оруулаад тэгээ нөгөө павч мавчандаа нөгөөтгүүдийг хий гэж бодсон байхгүй юу. Өнөөдөр болохоор ингээ ойл юм байна. Дараагийнх нь энийг өгсөн байна. Энэ байна. Тэгээд энэ байна. Pedнийхаа simple-ийг надад явуулсан юм байна. I'm toner байна. Ахаатай ийм гуйжуулагч авсан юм. Улаан гуйжуулагч авсан. Cover-ийн зургийг авуулж марах юм. Дөрөв павчнд мэн cleansing oil орох юм байна. Ямар цэрэлэг ядчих хат нар. Оо ямар тарч вэ? Oh my god. Oh my god. Мэдээлэл зэдээлийн та нар угаасаа сайт майт ч юм уу эсвэл пэйж Instagram нэтрээс нь ороод хараарай заяа. Тэг би угаасаа энийг угаасаа зүгээр хэрэглээл явахыг бодож байгаа учраас ингээд энэ хороо крем байгаа. Вау. Ямар гоё. Зөөл юм наалцсан юм шээсэ байхгүй. Өнөр ямар гоё. Ингээл дуусч ин дөө өнөдөр. Ийм их юм хийцэн чинь жоохон яагаад юм аа. Гулжганаад гэх юм уу? Гулжганаад юм. Тэгээд сүүлд дуусаа энэ скимер дурын бүтээгдэхүүнүүд бол амар дурлаад байгаа. Тийм болохоор энэ цааш та сэргийлэх байхаа гэж би бодож байна. Оо нөгөөд ийм их. За тэгээд өнөөдрийн skin care болон Temu-гээс өнгөө бараа худалдаж авсан бичлэг минь үүгээр дуусчихъя. Саяны шинээр авсан бүтээгдэхүүнүүд дээр болохоор би одоо л онохгүй. Яагаад вэ гэхээр би хэрэглэж үзээгүй байна. Надад таарах үгүй би бас сайн мэдгүй байгаа тийм. Ямар үр өгөөж нөлөө миний ярьсан бас үхийг би бас мэдгүй байгаа учраас би ер нь сарын дараа бас нэг өөрчлөлт хийхдээ би энэ бүтээгдэхүүний талаар ингээ ревю ингээд таалагдсан уу таалагдаагүй юу гэдэг бас оноогүй юу гэж бодож байна. Өнөөдрийнхөө бичлэгтэй хамт байсан та бүхэнд бүгдэнд нас маш их баярлалаа. Лайка дарахаа битгий мартаарай, subscribe дарахаа битгий мартаарай. Тэгээд дараагийн бичлэгээ бүр ингээд бусдаас түрүүнд үзхийг хүсвэл энэ доор байгаа хонхон дээрээс дараад өгөөрэй гэж хүсмээр байна. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Йоо жоохон худлаа тусгачлаа. Йоо өнөөдрийн бичлэгтэй хамт байсан та бүхэнд бүгдэнд нугасаа баярлж байгаа. Баярлалдаг шүү. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Йоо бичлэг яагаад битээ дуус гэдэг юм бол та. Өнөөдрийн бичлэгтэй хамт байсан та бүхэнд бүгдэнд нас маш их баярлалаа. Тэгээд бүгдэнд нь хайртай шүү. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.